Японы засгийн газраас өнөөдөр сэргээн засалт хөгжлийн үндэсний төв түүний салбар 6 байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт эмчилгээ үйлчилгээ онцлогоон зориулагдсан 300 сая yen өртөгтэй 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж туслах хэрэгслийг буцалгүй тусламжийн хүрээнд бэлгэллээ. Манай сэргээн засалт хөгжлийн үндэсний төвөөр зөвхөн яг эмнэлгээр гэхэд жилдээ дунджаар 3,000 гаруй хүн үйлчлүүлдэг. За энэ мэдээж одоо 45 ороор хэвтэн эмчлүүлэхээс гадна амбулатороор үзүүлж байгаа үйлчлэгнүүд бол ордог. За өнөөдрийн тоног төхөөрөмжийн дотор бол нэлээ манай байгууллагт байгаагүй Монгол улсад ч байхгүй ийм тоног төхөөрөмжүүд нэлээ их ирж байгаа. За үүний дотор одоо энэ үений дүнхний далаацын аппарат байна. За зөөврийн эхо түн дотор бол эхо бусад эрхтнүүдээ оншил болох нэлийн мөргөн чадвартай ийм эхо аппарат байна. За мөн одоо хөдөлгөөн дасгал хийж байхад давхар тэр булчингийн үйл ажиллагааг дэмжиж идэг ийм тоёо эмчилгээний аппарат гэдэг. Ингээд зөндөө олон нэр төрлийн юмнууд болоод байна. Тухайлбал Улаанбаатар хотын нийтийн төв намын сангаар өдөрт сонсгол гарааны бэрхшээлтэй 10-аас 20 оюутан залуус үйлчлүүлдэг байна. Гэтэл тэд тухайн намаа хувилан авах боломж байдаггүй байжээ. Давчхандаа хөгжлийн бэрхшээлтэй уншигчдад зориулсан тусгай бариалан үсэгтэй принтер бусад тоног төхөөрөмж нацаг дөржин нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв намын санд байдаггүй байсан юм а. Манад харааны бэрхшээлтэй оюутнууд их үйлчлүүлдэг. Тэд нар маань альва мэдээллийг брайлаар өөрснөө хэвлээд авах тийм боломж бүрдчихлээ гэж хэлмээр байна л да. Цаашдаа бол мэдээж шинээр гарах тоног төхөөрөмж техник технологи номын сангийн үйлчлэгээндээ бол байнга нэвтрүүлж авах ер нь хэрэгтэй. Тэгжээж яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо алдагдсан чадвар алдагдаад байгаа тэр мэдээлэл олж авч чадахгүй байгаа тэр байдлаас энэ тоног төхөөрөмжүүдийн одоо тусламжтайгаар дэмжлэг авч одоо мэдээллээр хангагдчих хэрэгтэй шүү дээ. Энэ өвдөгний үе хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайжруулах юм дасгал хийдэг энэ комитет юм байна. Тэгээ одоо бол би өвдөгний үеийг энэ одоо хөдөлгөөний сайжруулах тийм дасгалын ажил хийж байна. Би анх удаа хэлж байгаа. Тэгээ өнөөдөр одоо бол нэг өвдөгний болтолын өвдөгний засал гэж байна. Бол нэг гоё юм аа. Эндгээр бүгдээ явсан. Зүгээр эмнэлгээд айгуу сайн байна. Эмнэлгээ айгуу сайтай, хүмүүс нь айгуу сайтай. Стого энэ дасгал энийг төхөөрөмжөөр эмнэлгүүд байдгүй. Ганцхан л байж байна. Сайн надад хэрэг болоод явдаг болсон. 3 хоног болсон чи гаргууд өөржөнгөө өгч байна. Гаргууд мэдээ орж байгаа. Их сайн байгаа. Ийхүү Японы талаас манай улсад тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээ үйлчилгээ сургаарчин шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь Монгол улсын сэргээн засалтын тусламж үйлчилгээ нэг алхмаар урагшлаа гэж харах талууд байна. Хуваарлалтаар нэг байгууллагад онцлогоо хөдөлгөөн засал эмчилгээ зэрэг 20 нэр төрлийн 26 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм а.